Өөрчлөлөөр манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс өртний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Ингээд Монтароос өгтөө иргэн 5 таймерлно. За 7 сарынхаа ерөнхий төлөв байдал үндсэн зурхаагаа бол оруулаагүй нэг 7 хоног орох зорьсон байна. Гэхдээ биднэрт бол дахиад 3 бүтэн 7 хоног үлдсэн байгаа учраас амартай төлөв байдлаа бол оруулж байна. За уламжлалт ёсоор 3 бүлэгтээ хувааж байгаа. За эхний сонголт бол мэдээж энэ 7 сар наадмын сар байдаг учраас үндэснийхээ одоо баяр наадамдаа зориулаад сонголтоо бас Монгол бүх байна. Хурдан морины уралдаан. За тэгээ ном сум харваа гэсэн ийм 3 сонголттой бол хийж байгаа. Тэгэхээр та бүхэн маань өөртөө хамгийн их ойр санагдж байгаа, хамгийн их одоо дуртай эсвэл татагдж байгаа тэрхүү сонголтоо зүрхэн дээрээ төвлөрөөд нэг их олон зүйл бодохгүйгээр сонголтоо хийгээрэй. Тэгээд бүгдээрээ уншлагаараа уулзцгаая. За мэдээж нэмэлттэй байгаа. Ингээд уншлагатаа орцгоё. Эдгээр групп буюу Монгол үндэсний бүхийг сонгосон үзэгчдийн уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. За мэдээж эхний асуулга бол одоогийн төлөв байдал energy ямар байна вэ гэдэгт бол judgment үзэр маань уруу арж буугаад Queen of Pentacles маань гарч ирсэн байна. За тэгэхээр одоо бол за жишээ нь ажил дээр ярихад бол таны ажил дээр шинэ эхлэл эсвэл өөрчлөлт хийх тийм шаардлага байж магадгүй харагдаж байна. Одоо байгаа ажлаасаа залхсан ч юм уу эсвэл burnout хийсэн ч юм уу эсвэл одоо байгаа ажил дээрээ ерөөхдөө одоо ингээд хөгжил байхгүй одоо таны хөгжиж явсан хөгжил яг ингээд нэг юм цослонд орсон ч юм уу тий эсвэл ямар нэгэн цаашаага цалин нэмэгдэхгүй одоо хамгийн дээд хэмжээндээ хүрчихсэн ч юм уу ямар нэгэн байдлаар ийм өөрчлөлт хийх шаардлагатай эсвэл одоо шинэ ажил хайх ч юм уу те илүү өөрийгөө хайсан илүү одоо карьер өсөлттэй цалин өсөлттэй газар орд юм уу гэсэн иймэрхүү бодлууд сүүлийн үед төрсэн байж магадгүй. За өөрийгөө бас нэлээд шүүн тунгаасан байдалтай шийдвэр гаргах чадвар бас нэлээд саатсан тий. За эсвэл ингээд энэ ажилдаа утсан юм чи ингээд байжсэн дээр үү эсвэл доктортойны газараа ажиллаж исэн дээр үү энэ тэр гэсэн байдалтай нэлээд эргэлзээтэй юм шийдвэр гаргаж чадахгүй иймэрхүү байдалтай байх нэ. За одоо бол хитрхи их одоо бас нэг талаараа шүүмжлэлтэй хандаад байна. Өөрийгөө дамаа буруутгасан тий дотоод дуулаагаа юм сонсохгүй байгаа энэ байдалд бол бас орсон байгаа даа. Энэ байдал нь болохоор таныг урагшлах тэр хүчийг ингээд сааруулад байна. Гэхдээ Queen of Pentacles маань гарч ирснээр таныг амьдралынхаа яг бодит ухаалаг те яг гэр бүлийн тал дээр ч юм уу илүү төвлөрч илүү тайван тэнцвэртэй байж чадна гэдгийг бол энэ хөзрөө бол энийг зааж байна. За ажилдаа бол яг ачаал ихтэй санаа зовох зүйл маш их байгаа хүмүүс бас энэ группийг сонгосон байна. За гэхдээ одоо илүү стратегтэй, бодлоготой дээрээс нь бас их үнэн чандалагтай ямиг нэг ингэсгээд хийчээ, ингэсгээд өдөр хоногоо өнгөрөөчий гэсэн тийм хандлагагүйгээр илүү үр дүнтэй байх юм хэрэгтэй байна гэдэг зүйл явж байна. Тэгээ мэдээж одоо ажлаас хашрах хам шинж бас илэрчихсэн тий. Яавал одоо happy байж чадах уу, яавал юм бүтээмж гаргах уу, яавал үр дүнтэй өнгөрөх үү гэдэгтэр тэгээд бас одоо юу гэдгийг ерөөхдөө бол ийм үр дүн гаргахгүй, бүтээмж гаргахгүй ер нь жоохон цалин аваад байна гэсэн өөрийгөө шүүсэн ч юм уу тий. Иймэрхүү байдалтай байж болно. За санхүүгийн тал дээр бол judgment үзэр маань уруу арч буснаар санхүүгийн ямар нэгэн одоо асуудлуудыг одоо шийдвэрлэх тэр шийдвэрээ илүү хойш тавьсан, эргэлцсэн бас адилхан тий өөрийгөө илүү үл тоох байдалд ингээд ороод байгаа байж болцсохгүй харагдаж байна. Гэхдээ Queen of Pentacles гарч ирснээр санхүүгийн тал дээр бол маш сайн тооцоотой, хадгаламжтай тий эрсдлүүдэд тооцсон гэр бүлийн хамгаалах одоо эцсийн мөрчөд одоо хадгаламж үүсгэх ч юм уу иймэрхүү ухаан бол бас дээрэс нь арга уруухан иймэрхүү зүйл бол танд байгааг бол илтгэж байна. Хичнээн одоо юу гэдгийг ямар нэгэн шийдвэр гаргахыг хойш тавьсан иймэрхүү асуудал байгаа ч гэсэн тий. За тэгээ санхүүгийн талаар бол хурдан шийдвэр гаргахаас илүү гарахгүйгээс тий илүү одоо
гарахгүйгээс болж ямар нэгэн боломж алдах вэ гэдэгт дээр бас анхаараарай. Төвлөрөөд урт хугацааныхаа төлөвлөгөөтэй бас байх хэрэгтэй харагдаж байна. Сүүлийн үед таад маань бол бас их төлөвлөлт их гаргаагүй, төлөвлөгөөнүүд гаргаагүй. Магадгүй таны гаргасан төлөвлөгөө их богино хугацааных байгаа тэндээ хүрчихсэн тий. Аль хэдийн тэр хугацааны хувьд бол тухайн төлөвлөгөө дуусчихсан, төгсгөлийн шатанд очичихсан байгаа учраас хоошид ингээ харах зорилго, хоошид харах мөрөөдөл, хоошид харах төлөвлөгөөнүүд байхгүй байгаа учраас ийм нэг гацалтан ч юм уу ямар нэгэн ийм эргэлзэн нэг шийдвэр гаргаж чадахгүй нэг иймэрхүү үе бас тохиолдод бийжиж магадгүй гэдэг зүйлэндээс харагдаж байна. За тэгээд мэдээж одоогийн төлөв байдал нь бол сэтгэл санаа жаахан докторгүй байгаа тань сэтгэлийн хямралд бас өртөх магадaltaй хандлагатай иймэрхүү байгаа байж болно. За judgment мэдээж доош харж буусан юм чинь сэтгэл зүйн дарамт те тэгэл өөрийгөө болон өрөөлийг жоохон буруутгал хайсан ч юм уу те тэг хитрхи ийм шүүмжлэх ийм хандлагатай ийм шинжтэй басан байж магадгүй. За энэ бол мэдээж нөгөө нэг юу гэдгийг burnout-аас бас болж байгаа. За Queen of Pentacles гарсан нь болохоор бас таныг бие махбодоо илүү анхаарад доктортой зөв хоолт те амралт ажлын яг зөв тэнцвэртэй дэглэм мэдээж сэтгэл зүйн болон бие махбодын яг эмчилгээ сувилгааны ийм төлөвлөгөө гаргахыг бол уриалж байгаа харагдаж байна. За оюу санаагаа бол илүү тайван байлгах, тайвшрах, за нөгөө ээлжийн амралтын цаг хугацаанууд бас болцсон учраас амралтаа авах те гэр бүлийн гэр бүлтэйгээ илүү ойрхон байх, арай илүү ингээд ажилласаа түр ингээд юу гэдгийг амраад ингээд жоохон холтхыг бол бас санал болгож байна. Тэгээ одоогийн нэрг нь бол мэдээж дотоод хямралтай эргэлзээ их дамгаалж байгаа. Гэхдээ энэ хямралыг бол амьдралын яг бодит байдлаар нь илүү буулгаад, илүү ухаалаг зөв шийдэл гаргаж, зөв шийдэлд хүрэхийг бол Queen of Pentacles бол бас гаргаж ирээд байна. Тэгэхээр таад маань болохоор энэ хямрал болон эргэлзээ нэг жижигхэн юм цогцолт шиг юм сони энергийг бол ямартай ч амжилттай давж гарч чадах нь бол харагдаж байна. Тэгээ энерги нь бол жаахан хүнд боловч өөрийнхөө мэдээж нөгөө үүрэг хариуцлага гэдэг зүйлдээ илүү үнэнч байж бас нэг юм зарчмын хувьд гэж ярьдаг тий. Зарчмаа жанжин шугамаа барьж чадах юм бол бас энэ нэг жаахан хүндхэн энергиэс бол эвтэйхэн гарахаар бол харагдаж байна. За дараагийнх нь за энэ хүү энерги маань бол яг 7 сард яг ямар энерги болж хувирах вэ? Тэ ямар энерги рүү шилжих гээд байна вэ? 7 сарын яг ерөнхий энерги ямар байна вэ гэдэгтэр бол Temperance үзэр гарч ирсэн, Four of Pentacles гарч ирсэн. Энэ хоёр маань хоёулаа уруу харж бууж ирсэн. Тэгэхээр энэ сарын энерги нь бол энэ тэнцвэргүй байдал ерөөхдөө бол жаахан үргэлжлэх хандлагатай байгаа даа. Хитрхи юу гэдгийг хурдан гэх юм уу эсвэл буруу шийдвэр гаргаж магадгүй бас илтгэж ийн. Сэтгэл санааны маш амар тайван байдал, амар амгалан байдал алдагдаад илүү жоохон төвшөлттэй, илүү зовинсан нэг юм шаналсан тий. Аливаа зүйлийг илүү хэтрүүлж бодсон, эсвэл юу гэдгийг шууд утгаараа ч гэсэн идэж уух зүйлсээ хүртэл хэтрүүлсэн иймэрхүү зүйлсийг бол үүсэх байдалтай бол харагдаж байна шүү. За Four of Pentacles маань уруу харж босноор болохоор санхүү бодол санаандаа хитрхи хавчигдах тий. Тэгээд тэнцвэрээ алдах эсвэл бүр юу гэдгийг хитрхи жаахан сул дорой болох иймэрхүү аюултай бас харагдаж байна. Тэгэхээр энэ сарын туршид бол хитрхи их олон бодлууд тий өөрийгөө хязгаарлалтууд болон эрх чөлөөт байдал энэ хооронд илүү зөрчилдөнө гэсэн үг. Тэгээ бас маш юм эргэлзээтэй байхаар бол харагдаж байна. Тэгэхээр энийг бол тэнцвэржүүлэхгүй л бол сэтгэл санаа хямарсан тэр энергиээр тэр чирээ цаашаа явах гээд байна. Тэгээ амьдралын нөгөө нэг эрх чөлөө гэдэг зүйл маань илүү хязгаарлагдах гээд байна гэж харагдаж байна. За 7 сард бол эрүүл мэндийн хувьд ямар байх вэ гэхээр мудра хүзрээс бол courage үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ маань бол эр зориг, сэтгэлийн хүч те тэнцвэртэй энергийг сэргээх ийм мудра байгаа. Тэгэхээр энэ мудрагаа мэдээж та бүхэн маань 1-3 минутанд энэ мудран дээр бас төвлөрөөд мудрагаа хийгээрэй. Тэгээ эрүүл мэндийн хувьд бол илүү сэтгэл санаагаа илүү доктортой байлгах, бие махбод сэтгэл зүйн юм юу гэдгийг тасгалууд идэв шүү дээ. Тасгалууд хийх энэ мудрагаа хэрэгжүүлэх
эдгээр зүйлсийг бол илүү хийхтэй, эдгээр зүйл дээр бол илүү анхаарвал бас их зүгээр байна гэж харагдаж байна. За 7 сарын ажил карьер хичээл ном дээр бол Life and Careers-ийн Outside Forces үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ та хэлбэл энэ сард одоо гадны нөлөөлөл те бусдын санаа бодол нөхцөл байдал илүү одоо автагдах тэр бүхэн илүү танд нөлөөлөх юм магадaltaй харагч чинь ажлын талбар дээр ч гэсэн хувь хүний шийдвэр тал дээрээч те эсвэл одоо нөлөөлөх ямар нэгэн хүчин зүйл маш их байхыг бол харуулад байна. Тэгэхээр суралцах төлөвлөгтөө илүү анхаарвал их сайн байна. Одоо юу гэдгийг адаглаад л одоо ингээд чөлөө авчих юм бол дарга маань одоо тий буруугаар ойлгочихгүй. Ингээд одоо юу гэдгийг иймэрхүү зүйл өмсчүүл өөр хүн ингээд бодчихгүй гэдэг ч юм уу тий айгүй юм бусдын өнцгөөс өөрийгөө харж шүмжлэх гэдэг юм уу тий бусдын бодол санаанд илүү анхаарах тиймэрхүү зүйл айгүй их ажиглагтаад байна. Тэгээд өөрт байгаа энерги болон одоо юу гэдгийг хүчээ бол хэтэрхийх гадагшин ингэж гаргаж алдаад байна. Тэрний оронд одоо өөрийгөө өөр дээр анхаарч өөрийгөө кэрлэх тал дээр бол их сул байхаар харагдаад байна шүү. Тэгэхээр манайхан маань ер нь бол яг 1-р группийг сонгосон хүмүүс маань бол маш их жаахан энержи бол хүнд гараад байна. Гэхдээ ийм байна гэдгийг та бүхэн маань мэдээж уншлах дээрээ сонсч хаад эндээс гарах гарц гаргалгаа тий шийдэл урьдчилан одоо сэргийлэх тэр тал дээр яаж ажиллах вэ гэдэг дээр бас анхаарал өгчвөл энэ хүнд энергиэс одоо зутаач чадна. Дээрээс нь энэ энергийн энэ хүнд урсгалыг хэдүүлээ бас хувиргаад бас илүү хөнгөн joy болгож бас болох юм шүү. Тэгэхээр ерөөсөө л ийм байх юм байна гэдээ одоо хитрхий даам болчихгоё гэж байгаа. За 7 сар дээр болохоор ганц бие хүмүүсийн хайр дурлал дээр Lowers Oracle Reflection үзэж гарч ирсэн. Тэгэхээр ганц бие хүмүүст бол энэ сар өөрийгөө эргцүүлж бодох, тий хайр дурлалын харилцаанд өөрийнхөө ямар хандлага гаргадаг, ямар хандлагатай байдгаа яг тунгаах үе бол таарч байна. Тэгээ өөртөө илүү үнэнч байж, харилцаандаа үнэнч байж, тэгээ хамтын одоо хойштын ирээдүйн харилцааны хэтийн одоо тэр төлөвлөлт төлөвөө бол бас их тунгааж бодож манифестас хийвэл их зүгээр сар байна гэж харагдаж байна. Тэгээ хостой хүмүүсийн хайр дурлалын хувьд бол forgiveness үзэр гарч ирсэн. Тэгэхээр харилцаандаа илүү нэг одоо хостой гэр бүлтэй хүмүүс маань бол уучлах, бие биенийг уучлах, бие биендээ зөөлөн хандах, тий одоо өршөөх ямар нэгэн одоо гимшлэр шийдвэр битээ гаргаарай. Өөрийгөө ч уучлсан, одоо ханийжлээж уучлсан илүү юм зөөлөн байгаарай л гэдэг зүйл гарч ирж байна. Өөртөө үнэнч байх нь бол бусдад бас үнэнч байх үндэс гэдгийг бас сануулж байна. Тэгээ reflection үзэн маань гарч ирснээр бас яг ганц бичүүдийн маань хувьд их өөртөөгөө төстэй одоо биеийн пропорцч бай тий гадаад үзэмжч бай хувцлалтч бай стил үзэл бодол эсвэл одоо шууд утгаараа гадна төрөх ч юм уу тий иймэрхүү зүйлээрээ өөртөөгөө бас их төстэй хүнтэй уулзах магадлал бас их өндөр харагдаж байна. За тэрнээсээ бас илүүтэйгээр болохоор олон үзэж байгаа болохоор яг хоёр талд ингээд зөвлөгөө өгч байгаа шүү. За зарим хүмүүсийн маань хувьд бол одоо юу гэдэг ганц бие хүмүүс маань энергийнхаа хувьд ирээдүйн яг хайр дурлалын харилцаагаа ямар байх вэ гэдэг тэр төлөвлөлтөө бас сайн тунгаагаарай гэдэг зөвлөгөө гарч ирж шүү. За тэгвэл дараачих нь 7 сарын мөнгө санхүү ямар байх вэ гэдэг дээр Life and Career-ийн prickly situation дээр Ace of Swords бураарч бусан. Тэгэхээр санхүүгийн тал дээр бол бас их сорилттой мөнгө төгрөг одоо өвлөх тиймэрхүү зүйлс дээр бол бас нэг зөрчилдөөнтэй маргаантай ч юм уу тий тэгээд жоохон юм төвөгтэй байдал үүсэх магадлал өндөр байгаа дээ. Дээрэс нь одоо нөгөө үл хөдлөх хөрөнгүүд болон байшин сав нөгөө хашаа хороо газар гэдэг иймэрхүү зүйлүүд дээр бас их маргаан гарах магадлал өндөр байгаа дээ шүү. Тэгэхээр энэ дээр бас эртнээс цэцлэх юмудаа цэцлээ, шалгах юмудаа шалгаад ингэж яваарэ гэж бас хүсье. Эсвэл одоо нөгөө талаараа шин санаачлага одоо хитрхи одоо тодорхой бус байх ч юм уу тий ойлгомжгүй байх шинжтэй байна. Илүү болгоомжтой, тайван аливаа зүйл тайван хандаад шийдвэрээ гаргахдаа маш сайн тунгааж бодох хэрэгтэй байна. Тэгээ ерөөхдөө бол мөнгө санхүү дээр бол нэлийн бодолтой тий уул суурьтай хэрэгтэй хэрэггүй зүйл зарцуулахгүй том хөрөнгө оруулалтыг бас хийхээс бас
төр цааргалаараа үнэхээр амар чухал зайлшгүй хийх ёстой гэдэг иймэрхүү зүйлүүд тулчгаагүй бол ерөөхдөө хошин тавиарай. За ямар нэгэн яаралтай зайлшгүй гэдэг ситүэйшн дээр очих юм бол илүү нөгөө 7 огтол нэг хэмжиж биш үлээ 7 хэмжиж нэг огтол гэдэг шүү дээ. Яг тэр энержитэй байгаарэ гэдгийг бол сануулж байна шүү. За ингээ хамгийн төгсгөлт нь бол 7 сард өгөх за inspiration бол the future depends on what you do today гэсэн inspiration гарч ирсэн байна. Тэгэхээр таны ирээдүй бол таны одоогийн үйлдэл сонголт шийдвэрээс маш их шалтгаална. Тийм учраас өнөөдрөөс эхлэн зорилготой тууштай, хариуцлагатай хандаарэ гэдгийг бол уриалж байна. Тэгэхээр дээдх бас ситүэйшн нөхцлүүд дээр ч гэсэн яг энэ инспирэшн бас нэлийн тохирч таарч байна. Тэгэхээр манайхан энэ 7 сард бол нэлийн альва зүйлд юу тийм бодлоготой бүх зүйлийг юм төлөөний дагуу бүх зүйлийг авч явах дээрэс нь юу гэдгийг альва шийдвэр сонголтыг гаргахдаа битгий яараарэ. Дээрэс нь илүү хариуцлагатай байгаарэ. Гэр бүлийн харилцаанд ч хайр дурлалын харилцаанд ч мөнгө санхүү ажил карьер бүх зүйл дээрээ ерөөхдөө маш их юм хариуцлага үүрч чаддаг, илүү хариуцлагатай, нухацтай зарчимч тал руугаа байгаарэ гэдэг зөвлөгөөг бас нийлэнхүүд нь өгч байна. За мэдээж Монгол үндэсний бүхүү сонгосон учраас таад маань болохоор энэ сард дотоод хямрал эргэлзээ зовнилтэй мэдээж нүүр тулж байна. Гэхдээ илүү ухаалгаар, илүү төвчээртэйгээр, илүү зүрхээ нээгээд өөртөө үнэж байснаар яг амьдралын тэнцвэрийг сэргээх боломж бол энэ дээр бас байгаа шүү гэдгийг сануулж байна. Тэгээ ажил санхүүгийн талд бол гадны нөлөөллүүдтэй маш их зөрчилдөх гадны нөлөөллүүдтэй тулах иймэрхүү зүйлүүд болж магадгүй ч гэсэн илүү зоригтой төлөвлөлттэй ийм алхмууд бол таныг амжилтанд ойртуулна. Хайр дурлалын харилцаанд бол илүү зөөлөн уучлах бие биенийг ойлгох, хүндэтгэх тийм энергитэй байгаарэ. Өөрийгөө үнэлэх тэр ухамсар бол бас хамгийн их чухал байна шүү. Тэгэхээр ерөөсөө ирээдүй бол таны гарт байна. Өнөөдрийн сонголт таны амжилтыг бол тодорхойлох юм байна шүү гэдгийг бас ойлгоорой. Тэгээд Монгол үндэсний бөхч нь бол өөрөө яг сүнслэг ухаанд бол төсвөр төвчээр тийм тухайн яг болж байгаа эрэлт цохилт юу гэдгийг ирж байгаа тэр мих гэдэг зүйлүүд байгаа шүү дээ. Тэр зүйлд яаж хандах уу, яах вэ гэдэг бүх талаас нь яг тэр сэрэл мэдрэмжүүд ур ухааны яг ийм спорт байгаа тийм учраас яг л бүх ингээд наадмын талбай дээр гараад бөхөө барилдахтаа яг ямар сэтгэл зүйтэй, ямар төлөвлөгөөтэй ямар их юм хариуцлагыг бас аваад ингээд талбай руугаа орж байгаа ийм тэр байдлаар нь та хэд ингээд бодохоор яг ингээд та хэдэд нэм огшсон хариуцлага яг ингээд өөртөө ингээд аваад тэгээд орж байгаа яг тэр мэдрэмжийг бол та бүхэн яг бөхөөр төлөөлүүлээд бодоход бол бүгд ингээд ойлгож чадна. Тэгэхээр яг энэ ойлгож байгаа мэдрэмж чинь энэ 7 сарыг таныг бас төлөөлөхөөр юм шүү. Тийм учраас яг л энэ 7 сард би яг барилдааны талбар дээр гарах гэж байна гэдэг ийм байр суурьтай амьдралынхаа бүх талбаруудад бас хандаарэ гэдгийг сануулж хэлж зөвлөж байна. За окей. Тэгэхээр нэмэлт уншлага. За энэ одоогийн төлөв байдал нь та бүхэнд тохироод дээрээс нь уншлага нь таарсан, таалагдсан, өндөр мэдрэмж төрсэн бол нэмэлт авахыг угаасаа санал болгодог. Тэгэхээр нэмэлтээр бол 7 дугаар сард яг анхаарах зүйл юу байна вэ? Ажил, карьер, санхүү дээр, эрүүл мэнд дээр ерөнхий энергиуд анхаарах зүйл нь юу байна? Ямар үйл явдал, ямар дүр төрхөөс юунаас анхаарах вэ гэдгийг харж үгүй. Тэгээд 2 дугаар болохоор 7 сард танд ирэх боломж юу байна? Танд ирэх бэлэг юу байна? Энийг бас нөгөө ажил, санхүү, эрүүл мэнд, энергийн талбарууд дээрээс хувааж ингэж харж үгүй. Тэгээд 7 сард 7 дугаар сарын та бүхний яг явах гол зам сүнсний даалгавар яг юу байна вэ гэдгийг харж үгүй. За дараа нь 7 сарын яг гарц гаргалгаа юу байна вэ гэдгийг харж үгүй. Ингээд дараа нь болохоор та бүхнийг ямар нэгэн ажил хэрэгч вэ, үйл явдалч вэ ямар нэгэн зүйлийг
бодуулаад тэр бодож байгаа зүйл нь хизээ бүтгээр вэ, хизээ биелэхээр вэ гэдэгт timing oracle сөхөж өгье. За тэгээд 7 сард та бүхэнд өгөх яг self care зүгээс бол зөвлөгөө юу байна гэдгийг харж өгье. Хамгийн сүүлд нь бол та бүхнийг бас нэгэн ажил төрөлчөө үйл хэрэгжвэ бодуулж агаад тийм болон үгүй гэдэг асуултанд хариулагдах зүйл бодуулаад одоо тийм үгүйг гин бас харж өгье. За ингээд уншлага нь үгээр өндөрлж гин. Тэгээд Монгол бүхөө сонгосон үзэгчтэй амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ нэмэлтээрээ уулзъя. Сайхан надаарай. Баярлалаа. Уучлаарай манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс ертөнцийн сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. 2 дугаар группийн маань уншлагатай тавтай морилно. Тэгэхээр та бүхний маань одоогийн энерги нь бол 2 of Pentacles руу гараад 5 of Pentacles маань бас руу гарч боосон байна. Тэгэхээр танд одоогийн яг энэ үед бол маш олон үүрэг даалгаврууд, асуудлууд хитрхи их тань дээр ирж байгаа. Таны тэнцвэр алдагдсан ийм байдалтай байгаад харагдаж байна. Тэгээд одоо цаг хугацаа, ажил, төрөл, сургууль, хичээл, сургалт, амьдралын тэгэл бусад талууд, гэр бүл гэл аялал, зугаалга өөр юу байдгийг ингээд маш олон зохицуулах юм ажлууд хитрхи их олон зүйл тань дээр тулгарсан. Нэгэн зэрэг ирчихсэн зохицуулахад илүү хүндрэлтэй. Ямар нэгэн хитрхи их ачаал үүссэн байх магадaltaй ийм хүмүүс маань бол энэ 2 дугаар группийг сонгосон байна. Тэгэхээр энэ таны сэтгэл санаанд төгшөөр болсон бухимдал авчрах тэгээд амар тайван байхыг илүү хязгаарлаж байгаа ийм зүйл болоод байна. За мэдээж 5 of Pentacles гарсан нь болохоор санхүүгийн хүндрэлийг, эрүүл мэндийн одоо юу гэдэг юм сүүлийн үед санхүүгийн хүндрэлтэй тулсан эрүүл мэндийн жагаа асуудалтай байгаа иймэрхүү зүйлийг бол илэрхийлдэг карт байгаа. Тэгэхээр магадгүй мөнгөний асуудал эсвэл одоо ганцаардал бие махбодын одоо өвчин зовиор ч юм уу иймэрхүү зүйл илэрсэн байж болцсохгүй. Тэгэхээр таны төлөв байдал нь бол мэдээ сэтгэл зүйн болон бие махбодын хүндрэлийг одоо хамтд нь илэрхийлж байгаа ийм карт гарсан байна. Тэгэхээр энэ бол төр зүрийн сорил. Тэгээ цаашид энийг даваад гарах бүрэн боломжтой гэдгийг бол бас ойлгоорой гэдэг мессежийг өгч байна. За тэгвэл 7 сарын энержи ямар байх вэ гэдэгтэр Devil үзэр дээр Knight of Swords гарч ирсэн. Тэгэхээр энэ сар бол таныг өөртөө болон амьдралтаа илүү нөгөө баригдсан нэг юм хэвшмэл хэв маяг хитрхи их одоо амьдралын одоо даваа нухчаанууд өөдөөсөн сүргэлтсэн тэмцэл маш одоо хурдан гаргаж байгаа шийдвэрүүд гаргах иймэрхүү одоо шаардлага хэрэгцээ гарсан байхыг бол илэрхийлж байна. Devil үзэр маань бол хитрхи аливаа зүйлээс ямар нэгэн зүйлээс хамааралтай болох бас нэг донтолт арих тамхи одоо юу гэдэг кофе, кафеин иймэрхүү зүйл донтох аливаа зүйлээс хит хамааралтай болох одоо тоглоомод байдаг шүү дээ. Юу лээ? Онлайн тоглоомод байдаг тэднэр тэгээ сэтгэлийн одоо ер нь энэ бүхэн чинь танд ингээд юм блок үүсгэж болцшгүйг бол харуулж байна. За тэгээ Knight of Swords гарч ирсэн илүү хурдан ирч хүчтэй эсвэл одоо юу гэдэг заримдаа хитрхи юм төргөн шийдвэр гаргаж болцшгүйг бол сануулад байна. Тэгээд энэ хоёр хүзрийн хосол нь бол сэтгэл зүйн одоо ямар нэгэн хязгаарлагдмал байдалтай тэмцэж одоо хурдан хөдөлгөөн шаардсан тэр нөхцөл байдлыг бол харуулж байгаамаа. Тэгээ та бүхэн маань морины бас уралдааныг сонгосон маань ч гэсэн бас учиртай. Тэр нь маань бол мэдээж морь уралтаараа яадгүй маш олон урдаа байгаа одоо чулуу дээшээ доошоо юм одоо юу гэдэг юм овон товон газруудыг хамгийн одоо болгоомжтой байдлаараа хамгийн хурдтай байдлаараа даван туулах тийм үе ирдэг тэгэхээр мэдээж уралдаж байгаа морь төрүүлэхийн тулд хамгийн одоо дээд зэгтээ хүрэх тэр хурдаараа л явах хэвээр урд нь чулуу таарсанж, хонхоргой таарсанж, дов толгой таарсанж хурдтай л явах хэвээр яг тэр шиг тим энержи болол одоо энэ 7 сарын энержи байх нэ. За 7 сард эрүүл мэндийн хувьд бол мудра хүзрийн лав хүзэр гарч ирсэн. Тэгэхээр эрүүл мэндийн тал дээр бол сэтгэл зүйн тэнцвэр, хайр одоо сэтгэлийн одоо юу гэдгийг харилцаанд суурилсан энергийг илүү сэргээх
тим хөдөлгөөн буюу энэ мудраг хийх нь бол илүү сайн байна. Тэгэхээр би болон сэтгэлээ илүү кэрлээд, инрээд халамжлах тэр цаг болсон байна гэдгийг илэрхийлж байна. За ажил, карьер, хичээл ном дээр бол Life and Career-ийн Trap-д үзэр гарч ирсэн. Тэгэхээр танд ажил эсвэл оюутан сурагчдын хувьд хичээл сургууль сургалт клубүүд дээрээ илүү их ямар нэгэн саад бэрхшээлүүд гарсан, өөрийгөө өөрийнхөө ажиллаж, өөрийнхөө ярьж хэлж хичээлээ хийж ажлаа хийх нь өөрийнхөө байх тэр зүйл нь бол илүү баригдсан хэтэрхий их дүрм журамд баригдсан тэр энергийг бол бас илэрхийлж байна. Тэгээд хязгаарлагдсан, эрхчлөөгүй байдал илүү мэдрэгдэх тийм магадaltaй харагдаж байна. Гэхдээ ийм магадaltaй ч гэсэн энэ хугацаанд бол хичээн зүтгэх хэрэгтэйг бол сануулж байна. Намайг хязгаарлаад байна, дүрм журам хэтэрхий их өндөр байгаад байна гэхээсээ илүү ерөөхдөө нэг иймэрхүү хүнд энерги угаасаа хүний амьдралд иртгэл энерги, тийм учраас энийг нэг жаахан хичээл зүтгэлтэй жаахан төвчиж гэх юм уу? Төвчиж ингэ сүрж биш ингээд төвчиж ингэж туулж гарах хэрэгтэй гэдгийг бол бас илэрхийлж байна. За хайр дурлал дээр болохоор ганц бие хүмүүсийн хувьд soulmate үзэр гарч ирсэн. Тэгэхээр хайр дурлалт бол шинэ бөгөөд гүн гүнзгий юм холбоо бий болох төлөвтэй харагдаж байна. Тэгэхээр ганц бие хүмүүс бол жинхэнэ soulmate-тэйгээ уулзах, уулзрах ийм төлөвтэй байна энэ 7 сар. Тэгэхээр жинхэнэ сүнсний хосоо олох харилцаа гүнзгийрэхтэй маш хурдан хугацаанд шийдвэр гаргаж сүү тавих ч юм уу, үерхэх ч юм уу хамтдаа тусдаа гарах эсвэл хамтдаа аялаж зугаалах иймэрхүү амартаж та бүхэн маань хосоо энэ 7 сард бол олох бүрэн боломжтой, бүрэн магадлал бүр ингээд 90.9% байна. Яг бол бүр soulmate үзэр гарч ирсэн гэхээр энэ дээр бол нэг тайлбар тавиад яриад байх зүйлээс алга та бүхэн маань ерөөсөө 7 сард хосоо олох нэ. За хостой хүмүүсийн хувьд болохоор twin flame үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ хайр дурлалын талбар дээр lovers oracle-аас бүр хамгийн гэгээлэг, хамгийн бүр ингээд тасархай гоё хоёр үзэр гарч ирсэн. Ганц биеүүдэд ингээд soulmate гараад хостой хүмүүс дээр twin flame гарна гэдэг бүр энэ хосол бүр ингээд хуучин ерөөсөө би лавын хослыг харж байгаагүй. Тэгэхээр мэдээж хостой хүмүүс бол хосын харилцаанд гал халуун байж чадах нь, илүү биенийг гүнзгий мэдэрч чадах нь хосуудын хооронд бол илүү гүн ухаарал авч чадах нь, ухамсарын түвшин хамтдаа ахиж чадах нь биендээ бас их гоё уучлал бас хэрэгтэй байгааг бас нэг талаараа илэрхийлж болдог. Дээрээс нь 5-2 маань зүгээр л нэг бие махбодоор эхнэр нөхөр гэхээсээ илүү сүнсний түвшинд, илүү гүнзгий ухамсарын түвшинд очих эсвэл тим хэмжээний цорилтыг хамтдаа давж туулж чадах нэ гэдгийг бол илэрхийлж байна. Тэгээ сүнсний нэгдэл хийх нэ. Баяр хүргэе. Тэгэхээр 7 сард бол ер нь хайр дурлалтаар бол бүр пул хэмжээний эрэг ийм хөзөр гарч байна. За муу санхүү дээр болохоор 7 face урваарч буугаад hierophant үзэр хосолж гарч ирсэн. Тэгэхээр санхүүгийн тал дээр бол хууль, дүрм журам ёс зүйд илүү анхаарах хэрэгтэй байна. 7 face үзэр урваарч буусан болохоор алдаа ямар нэгэн санамсаргүй болон санаатай алдаа гарах магадaltaйг сануулж байна. Буруу зүйлд хөрөнгө оруулалт хийх, буруу зүйлд мөнгө зарцуулах, ер нь хуулиас гадуур зүйлтэй орооцолтоос бол сэргийлээрэ гэдэг зүйлийг бол илэрхийлж байна. За hierophant үзэр гарч ирснээр уламжлалтанд байдаг хөвшмөл тэр арга барил, зөвлөгөө, дүрм журамд захирагдах хэрэгтэйг бол харуулж байна шүү. Ер нь бол ийм уян хатан зүйл, нийгэм хөгжиж जैन, бүх зүйл ер нь хөгжиж जैन, хөгжлөө дагаж явах хэрэгтэй, хөгжлөө дагаж явах ёстой байдаг ч гэсэн туйлын зөв зүйл гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ 7 сард бол манай 2 дугаар группийнхэн маань дүрм журам, хууль, ёс зүй гэдэг зүйлүүдэд илүү дагсан уламжлалт хэм маяг хуучин дүрм журам ер нь л хуулийн эсрэг, хуулиас гадуур хуульд харшлах тиймэрхүү зүйлд л мөнгө санхүүгээ орооцолтуулах хэрэггүй шүү.
хүүтэй мөнгө зээлэх ч юм уу тий эсвэл одоо юу гэдгийг ямар нэгэн стартап компаниа сайн судлаагүй тий тэр нь ямар газар хийн юу юм тий ямар зорилготой ямар хүн өөх түүхийнч мэдгүйгээр мөнгө оруулах ч юм уу иймэрхүү зүгээр л нэг юм хилцээрийн түвшинд ингээд мөнгө төгрөг үрэх иймэрхүү зүйлээс бол болгоомжлоорой аль болох орохгүй байсан дээрээ гэдгийг бол сануулж байна шүү. За тэгээд 7 сард өгөх та бүхний inspiration бол less is more буюу илүү одоо юу гэдгийг олон зүйлд биш чухал ингээд цөөн зүйлд илүү төвлөрөөрэй. Тэгээд аливаа зүйлд одоо юу гэдгийг хэтрүүлэхгүйгээр яг ийм төвийг сахисан байдлаар хандах нь таны амжилтын түлхүүр болох нь шүү. Тэгээд маш ийм эрчимтэй ийм хөдөлгөөн тий гүүх одоо өөр үеийн тасгал хөдөлгөөн бас их чухал байна. Тэгээ аливаа шийдвэрийг гаргахдаа илүү одоо нэгт юм бай, чамбай байгаарэ нөгөө ятгах тусам нэгтэл гэдэг үг бол орж ирж байна шүү. Тэгээд товчхон дүгнээд хэлэхэд бол энэ сар таны амьдрал маш олон талын ачаалттай сэтгэл санаа, бие махбодын одоо юу гэдгийг энерги хүч ингээд дуусах тийм үе ирэх гэдэг. Тэгэхээр харин илүү одоо юу гэдгийг ирч хүч хурдтай шийдвэр гаргах чадвар таны сорилтыг давах гол түлхүүр болно. Тэгэхээр хайр дурлалт бол мэдээж шинэ амьдрал, шинэ холболтууд бий болж байгааг бол илэрхийлсэн байгаа. Тэгээ санхүү ажилтаа бол илүү нөгөө хуучин арга барил, хэвшмэл хэв маяг тий уламжлалт, дүрм журам, ёс журамыг тэгээд хуйлаа маш сайн дагаж аливаа зүйлд одоо хэтрүүлэлгүйгээр хандарэ гэдгийг бол анхааруулсан байна. За ингээд онцлог нь бол үгээр өндөрлөж байна. Та бүхэн маань болохоор таалагдсан бол нэмэлт авахыг санал болгож байна. Тэгэхээр мориоролтаны хүмүүсийнхаа нэмэлтээр яг юу үзэж өгөх вэ гэдэг дээр болохоор 7 сард яг анхаарах зүйл нь юу вэ? 7 сард ирэх бэлэг болон боломж нь юу вэ? За 7 дугаар сарын одоо гол зам болон сүнсний даалгавар нь юу байна вэ? Тэгээ гарц гаргалгааг нь харж өгье. Тэгээ та бүхний одоо хамгийн түрүүнд бодолд нь орж ирсэн ажил хэрэгч бай тий хүсэл зорилгоч бай тэр зүйл нь яг хизээ бүтэх вэ гэдэг хугацааг нь харж өгье. Мэдээж self care-ээс өгөх зөвлөгөөг нь харж өгөөд бас дээрэс нь та бүхэнд тийм үгүй гэж асуултанд хариулагдах тийм зүйлд тийм үгүй гэдэг асуултаар хариулж өгье. За ингээд нэмэлтээрээ бүгдээрээ уулзъя. Тэгээд баярлалаа. Бүгдээрээ сайхан надаарай. Уучлаарай манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс өртний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. 3 дахь группийнхэн буюу Ном сум харваг сонгосон үзэгчдийнхаа уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр та бүхний маань одоогийн энерги төлөв байдал нь бол Five of Wands болон Devil үзэр маань уруу харж бууснаар илэрхийлэгдсэн байна. Тэгэхээр таад маань одоо сүүлийн үед тэмцэл, сүргэлдэн хийж байсан зөрчил одоо хүмүүстэй харилцааны юм зөрчилтэй тий хүмүүстэй маш их юм тэмцсэн хүмүүстэй муудалцсан сөргөлдсөн иймэрхүү зүйл байсан бол энэ бүхэн маань ерөөхдөө тавирах тий одоо дуусах энэ тэмцлүүд багасах тий дуусах юм шатанд орж байна. Тэгээд илүү уян хатан болох нэг нэгнээ ойлгох тий ив нэгдэл чиглэл рүү илүү хандж байна. Тэгээд урд өмнөх маргаан зөрчил илүү дууссан тий 50 байдалд шилжих төлөвтэй харагдаж байна. Гэтэ энэ 50 байдал нь бол таны дотоод одоо сэтгэл санааны амар амгаланг хангаж байгаа хэсгийг бол бас шалгаарай гэдэг нэг юм мессеж бож байна. За Devil үзэр маань бас уруу харж буусан. Тэгэхээр илүү одоо донтолт тий илүү нөө хязгаарлалт эсвэл сэтгэл санааны маш юм баригдмал тийм байдлыг бол бас даван гарч чадж байгааг бас илэрхийлж байна. Энэ нь бол та одоо сүрэг туршлаа хаях ч юм уу тий жингээ хасах, өөртөө анхаарах, нөгөө зөв амьдралын хэмнэл рүү орохыг хичээх, орох төлөвлөгөөгөө гаргацсан, эсвэл одоо йогад бүртгүүлсэн ч юм уу, бяцлагалд бүртгүүлсэн, өөрийнхөө төлөө ямар нэгэн сургалтанд хамрагдчихсан, өөртөө анхаарал тавьж дөнгөж эхэлж байгаа, эсвэл эхлэх гэ төлөвлөгөөгөө гаргацсан байгаа ч юм уу тий аливаа хин нэгнээс одоо буруу найз нөхдөөс буруу хүмүүсээс хамаарах нөлөөллөө хамаарлаа багасгаж байгаа илүү одоо юу гэдгийг чөлөөтэй шин одоо эрчим
энерги рүү шилжих гэж байгаа, шилжиж байгаа энэ байдлыг бол илэрхийлж байна. Тэгэхээр та хэд маань бол одоо нэг энергиэс нөгөө рүү хувьсж байгаа хувьслын шатанда бол явж байгаа нь бол харагдаж байна. Тэгээ эрүүл мэндийн талаас бол сэтгэл санааны болон бие махбодын одоо хүндрэлтэй тийм үед явсан бол энэ маань дуусж байгаа. Энийгээ даван гарч байгаа, сэргэх үе рүүгээ орж байгаа. Ерөөсөө л эрүүл мэнд дээр те ажил төрөл дээр хүмүүс хоорондын маргаан сөргөлтөөн зөрчил нөгөө харилцаан тал дээрээч те альва санхүүгийн хямралч бай те ингээ бүх юмны ерөнхийдөө нэг жаах юм хүнд үеүүдээс гарч байгаа. Тэр хүнд энергиуд нь суларч байгаа. Ийм хүмүүс маань бол 3 дахь группийг бол сонгосон байна. За энэ 7 дугаар сарын энерги ямар байх вэ гэдэгтээ Tree of Swords уруу хараад Knight of Cups уруу харж болсон байна. Тэгэхээр сэтгэл хөдлөл харилцааны тал дээр бол нөгөө авсан трама, эмзэглэл, шарах энэ гомдлууд бол илүү суларч байгаа, буурж байгаа. Хүмүүсийг одоо гомдсон хүмүүсээ таны гомдоосон, шарах өгсөн хүмүүсээ уучлж байгаа. Тим одоо сэтгэл хөдлөл, тим энергийг илэрхийлж байна. Тэгэхээр та бүхэн маань илүү одоо өөрийгөө хилинг хийж байгаа, хилинг хийж чадах ийм сар байж чадах нэ. За Knight of Cups маань уруу харж бууснаар одоо романтик хандлага ч юм уу те сэтгэл хөдлөлийн одоо тэнцвэр жаахан алдагдах бодит байдлыг зүгээр харж чадахгүй байдалтай холбоотой ийм карт гарч ирсэн байна. Тэгэхээр энэ харилцаанд илүү үнэнч байх, илүү нээлттэй байхыг бол анхааруулж байна шүү. За энэ харилцаанд бол хайр дурлалын харилцаа, хосын харилцаа тий найз нөхөд түншлэлийн харилцаа, ажил хэргийн харилцаа гэдэг ингээд тэр чигээр орж байгаа шүү. Миний ингээл хэлж байгаа нэг өгүүлбэрийн цаана задлаад бодохоор маш олон мессежүүд явдаг гэдгийг одоо нэмэлтээ авдаг тий байн гүйлчлүүлдэг. Миний мэргийг сонсдог та хэд маань айл хэдийн мэдж байгаа байх гэж бодоод ерөөхдөө би хитрхи их задлаад, хитрхи их нүсэр болгоод тавтан хэлээ задлж яриад байхаа бас болцсон бинлээ. Тэгээ энэ маань бас та хэдэд маань хэр ойлгоход сонсоход хүндрэлтэй байна уу эсвэл окей мэдж байгаа айл хурдан цаашаа яваа гэх ийм сэтгэлдтэй байгаад байна уу яг ямар вэ гэдгээ бас комент хэсэгтээ хуваалцаарай. Нөгөө намайг байнга сонсдог ингээд миний юу ярих гээд байгааг аль хэдийн ингээд за ойлгож байна уянгаа одоо тий цаашаа яваач гэд нэг ийм байдалд орсон болов гэдэг нэг тийм бодол мэдрэмжээр ингээд ерөөхдөө багцлаад явчихж байгаа. За окей 7 сарын яг эрүүл мэндийн үзэр дээр модра үзэрийн drive үзэр гарч ирсэн. Тэгэхээр бие махбодыг илүү идэвхжүүлэх, хөдөлгөөн сайтай байлгах, эрч хүчтэй, зоригтой алхам хийх хэрэгтэйг зааж байгаа хүзэр. Тэгэхээр биеийн дасгал, энерги урсгалыг сэргээх энэ одоо мудрага та бүхэн маань хийгээрэй. Тэгээд таны эрүүл мэндэд бол одоо энергийн түвшинд маш том эрч хүчийг өгөх ийм мудра байна шүү. За 7 дээрээс нь drive үзрүүдээр би бас ингэж бодлоо. Хараа нүдний орчмын эргэтэн систем тэгээд нүдийн дагаад одоо чих байж болно. Чих нүд нь одоо сүүлийн үед өвдөж байгаа хүмүүс эсвэл энэ 7 сард одоо хараа муудах ч юм уу те нүдэн жаахан өвдөх, хуурайших иймэрхүү эмзэглэлүүд бий болох магадaltaй учраас одоо third eye chakra гэдгийг юу гэдэг юм наа. За уучлаарай юу лээ? Мэлмийн хүрд. Мэлмийн хүрдэн дээрээ төлхөө анхаараарай энергийн төвшөнд. Тэгээд физик төвшөнд бол хараагаа одоо сайжруулах ч юм уу те эсвэл одоо хараагаа нүдээ хамгаалах хит их утас оролдохгүй байх те эсвэл холын замд бас жолоо барьж явж байхдаа зөөрмөглөх үе иймэрхүү зүйлийг бас ингээд ургуулад ингээд өөртөө мессеж болгож аваарэ гэж байгаа. За 7 сарын ажил карьер хичээл ном дээр болохоор life and career-ийн offerings үзэр гарч ирсэн. Тэгэхээр яг ажил хийж байгаа, доктортой ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол шинэ боломжууд, танд ирэх тусламжууд, танд одоо альбан тушаал ахих санал ч юм уу те эсвэл өөр хилцс рүү орох санал, эсвэл цалин нэмэх саналууд ирж болно. За ажилгүй байгаа хүмүүсийн хувьд бол шинэ ажлын санал ирэх одоо бүрэн боломж бололцоо бүх зүйл нь бүрэлдсэн сар байх нэ. Дээрэс нь оюутан сурагчдын маань хувьд бол одоо юу гэдгийг их сургуулийнхаа саналыг авах, урилгыг авах, эсвэл одоо гадагшаа дотгошоо бас apply хийж байгаа хүмүүс байвал одоо урилга нь ирэх ч юм уу
Иймэрхүү зүйлс бол тохиолдохоор харагдаж байна. Тэгээд бусдаас маш гоё тусламжийг авах, дэмжлэгийг авах, бусдаас хариу авах маш гоё юм санал бүх саналын цаанд бүх юмний санал байна шүү. Цалингийн санал, ажлын санал, албан тушаалын санал, одоо сургууль соёлын санал. Ерөнхийдөө бол 7 сард та хэд маань заалттай ингээд зайшгүй заалттай юмны хариу юм аливаа зүйлээс санал авах нэ. Тэгээ энэ нь бол таныг одоо яг тэр бодоод байгаа зорилго мөрөөдөл амжилт руу одоо яг түлхэх гол хүч болох нь байна шүү. Гайхалтай баяр хүргэе. За 7 сарын хайр дурлал дээр болохоор ганц бие хүмүүсийн хувьд болохоор Love Circle-ийн transformation гарч ирсэн. Тэгэхээр ганц бие хүмүүсийн хувьд бол хайр дурлалын тал дээр илүү өөрчлөлт, шинжилэл, шинэ эхлэл, дотоод өөрчлөлт гарч байна. Энэ нь болохоор таны дотоод сэтгэл хөдлөлийн маш гүн гүнзгий тэр өөрчлөлтийг илэрхийлэх ийм хүзэр байгаамаа. Тэгэхээр 7 сард манай ганц биечүүд маань бол юу гэдгийг одоо өөртөө илүү өөрчлөлт өгнө гэх юм уу? За би ингээд хайр дурлалын харилцаанд ийм хандлагатай байсан ийм одоо хандлагатай байсан маань ингээд миний хайр дурлалын харилцаанд блог үсгэжсэн байна. Тэгэхээр би өнөөдрөөс эхэлж энийгээ өөрчлөе. Зүгээр шууд утгаараа энгийн утгаараа энергийн төвшөнд биш зүгээр шууд утгаараа хэлэхэд таглаад л ганц бичүүд маань үснийхээ хэм маягийг өөрчлөх ч юм уу стил имиж хувцасталтаа өөрчлөх иймэрхүү өөрчлөлт хувирлтын ийм сар болох нь. За хостой хүмүүсийн хувьд болохоор хосууд харилцаандаа илүү гүн гүнзгий ойлголцолтой болох, итгэлцэлтэй болох бие биенийгээ хайрлах, инэрх тийм одоо төвчээр шаардах тийм үеуд тийм сорилтууд ирэх нэ. Тэгэхээр сэтгэлээ илүү гүн ухаад хайр дурлалаа илүү сэргээгээрээ одоо таны хань таны нөхөр таны эхнэр ингээд одоо ямар харагддггүй яг тэрнээс илүү төвшөнд тэр хүнийг ойлгох, мэдрэх тийм сорилттой тулгарч тэрийг давж гарч тэр мэдрэмжийг авах ийм 7 сар байх нэ шүү. Тэгэхээр энэ харилцаандаа илүү одоо юу гэдгийг нээлттэй байгаарай. Зүрхийн нээлттэй байгаарай бас их тууштай юм төвчээртэй байгаарай гэдгийг бол сануулж байна. За 7 сарын мөнгө санхүү дээр болохоор Life and Career-ийн Journey үзэр дээр King of Swords доош харж буугаад дахиад Four of Swords гарч ирсэн. Энэ дээр бол яг base үзрээс бол нэг үзэр татах байсан ч 2 үзэр 5 хэдд бууж ирсэн. Тэгэхээр санхүүгийн тал дээр бол иш дэшегээ аялах аян замд гарах шинэлэг боломж одоо боломжийг эрэлхийлэх тийм төлөвтэй харагдаж байна. За мэдээж одоо 100 болж байгаа найр наадам болж байгаа амралт зугаалгын сар учраас бас энэ энерги нь нэлийн одоо төв болж гарч ирж магадгүй. За гэхдээ King of Swords доош харж буусан аливаа зүйлд одоо буруу шийдвэр гаргах хэтэрхий хатуу шийдвэр гаргах хэтэрхий одоо юу гэдэг бусдад хатуу хандах, бусдыг хэтэрхийг шүүмжлэх, шудраг бус хандах ийм байдлыг битгий гаргаарай гэдгийг бол бүр анхааруулж байна. За Four of Swords маань гарч ирснээр төр зураа амрах, төр зогсолт хийх, төр ингээд та дотроо ингээд бодох, тунгаах аливаа зүйлийг одоо жоох ингээд эргүүлж одоо нэг кино үзэгч бай одоо юу гэдэг бичлэг үзэж яхад нэг ухраад штэ бид нар яг тэр шиг ингээд нэг бодож байгаа өрнөлөө болж байгаа одоо процессуудаа бүх зүйлээ ерөөхдөө яг ингээд зогсож жоод эргээд яг ингээд кадр эргүүлж байгаа юм шиг нэг бодоод үзээрэй, тунгаагаад үзээрэй. Ерөөхдөө энэ хойшод ингээд цаашаа явхад таны ямар одоо зан хандлага, характер, ямар хандлага ямар арга барил яг аль хэсгээ та засах шаардлагатай юм бэ гэдг нь бол яг ингээд төр зогсолт хийгээд бодож тунгаахад тэр маань гарч ирэх нь шүү гэдгийг илэрхийлж байна. Тэгээ санхүүгийн шийдвэр гэдэг бол төр хойшлуулаад тайван байх хэрэгтэй байна. Ер нь өөрийгөө тайван үедээ том шийдвэрүүдийг гаргаарай гэж илэрхийлж байна. За 7 сард өгөх та бүхэн зориулсан inspiration маань step outside гэдэг хөтөр гарч ирсэн. Тэгэхээр өөрийнхөө танд ингээд нэг угаасаа сууччихсан байгаа хэв маяг хэмнэлээсээ гарах хэрэгтэй байна. Шинэ зүйл туршиж үзэх, шинэ орчинд аялах, алхам хийх илүүл уриалж байна. Өөрийнхөө одоо comfort zone болон өөрийнхөө хязгаарлалтаа эвдэх хэрэгтэй байна. Шинэ боломжийг хүлээж аваад шинэ аян зам, шинэ аялыг эхлүүлээ. Зүгээр ингээд амар гоё хайрцаглагдсан биш юм чөлөөтэй сэтгэрээ
тэрэндээ бас үйлдэл аваарай гэж илэрхийлж байна. За тэгээ энэ дээр маань болохоор одоо юу гэдгийг шинэлэг болгоныг туршиж үзнэ гэд том санхүүгийн шийдвэр бас энэ дээр битгий гаргаарай гэж байгаа. За ингээд товчхондоо дүгнээд хэлэхэд бол энэ сард та дотоод сэтгэл санааны одоо юу гэдгийг зөрчил сэтгэл санааны тэрхүүнийг асуудлыг бол даван гарч шинэ боломжуудтай нүүр тулах ийм сар байна. Тэгээд ажил болон хайр дурлалд илүү хүмүүсийн харилцаа ийм зүйлд бол илүү ивэ нэгдэл ойлголцол маш их чухал байна шүү. Санхүүгийнхаа одоо гаргах одоо шийдвэрүүдээ илүү тайван байх үедээ гаргаарай. Өөрийгөө бас шинчлэх, шинэ орчинд алхах, тийм алхмууд хийх нь таны амжилтыг бол маш гоё дэмжиж өгөх нь байна шүү гэдгийг илэрхийлж байна. Тэгээ мэдээж та хэд маань ном сум харваг сонгосон учраас юу гэдгийг тухайн хүрэх ёстой цэгээ очих ёстой зорилгоо биелэх ёстой тэр мөрөөдлөө яг гоё томоос том тодоос тод хараад тэгээд урагшаагаа яваарай. Таны нөгөө мөрөөдөл очих эцсийн цэг таны зорилго хэдий чиний өндөр байна. Төдий чиний нөгөө харавхад амар одоо өмнө нь байгаа тулгарч байгаа саад барта дов толгод уул моддоос ч өндөр байх юм бол танд тулгарч байгаа тэр саад бэрхшээлүүд нэг их том юм шиг харагдахгүй. Яагад бол тэр олон одоо саад бэрхшээлүүдээс ч өндөр мөрөөдөл зорилготой байгаа цагт бол та нөгөө мөрөөдөл зорилгоо ном сумаараа харваад оноход бол илүү амар болж өгнө. Тэгэхээр нөгөө эцсийн зогсоолоо сайн бодоод тэндээсээ бас inspiration, motivate аваад ингээд урагшлаарэ гэдэг зүйлийг бас давхар хэллээ. За ингээд одоогийн төлөв байдал уншилга нь бол бас таарсан таалагдсан бол нэмэлт авахыг санал болгож байна. Тэгээ нэмэлтээрээ болохоор 7 сард анхаарах зүйлийг харж өгье. Тэгээд 7 сард ирэх бэлэг болон боломжийг харж өгье. За 7 сарын гол зам сүнсний даалгаврыг нь харж өгье. Тэгээд 7 сарын гарц гаргалгааг нь харж өгье. Тэгээд та бүхний маань хамгийн түрүүнд одоо сэтгэлд орж ирсэн мөрөөдөл, зорилго, хүсэл ажил хэрэг юу байна? Тэрийг нь хизээ бүтэх вэ гэдгийг цаг хугацааны oracle картаас харж өгье. Тэгээд 7 сард танд мэдээж self care-с ямар зөвлөгөө ирж ийн харж өгье. Тэгээд тийм үгүй гэдэг асуултанд хариулагдах зүйл та хэдийн бодуулж агаад тийм үгүүд нь хариулж өгье. За ингээд нэмэлтээрээ бүгдээрээ уулзъя. Тэгээд бүгдээрээ сайхан наадаарай. Баярлалаа.